өөрт тухтайгаар завилж суугаад нуруугаа цэглэн өрөө суллаарай. Нүдээ зөөлөн анаад бясалгалаа эхэлцгээе. Амьсгал дээрээ төвлөрөн 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалаа эцсээрээ аваад буцаагаад дуустал нь гаргаарай. Хамгийн ихэнд толгойн орой зулай хэсэг дээрээ бүх анхаарлаа авчирцгаая. Нүдээ ансан хэвээрээ үргэлжлүүлэн анхаарлаа бага багаар доош чиглэлтэйгээр хөлийн үзүүр хүртэл биеэ скандий. Энэ үед биеийн аль нэг хэсэгт тухгүй, хөшсөн, зангирсан мэдрэмж төрж байгаа эсхийг сайтар анзаараарай. Биеийн зарим хэсгүүдэд илүү их стресс, хүндэл хоримтлагдсан байдаг. Дух, эрүү, мөр, цээж, гэдэс, гар, ташаага суллаарай. Мөн амьсгал орж гарч буйг анзаарай. Амьсгал гүйхэн бөгөөд хурдан байна уу? Эсвэл гүнзгий бөгөөд тайван байна уу? Хэрв биеийн аль нэг хэсэгт стресс эсвэл хөшсөн, зангирсан мэдрэмж төрвөл тухайн хэсэг дээр төвлөрөн амьсгалаараа тухайн хэсгийн булчинг бага багаар тайвшруулж суллаарай. Амьсгал авах бүртээ тухайн хэсгийг эдгэх, тайвшруулах энергиэр итгэж амьсгал гаргах бүрт суллан тавьж явуулна. Одоо та өөрийн хүссэн хугацаагаар тухайн хэсгүүдийг ажиглан амьсгалж булчингуудыг нь суллаарай.
Хөлийн үлмийн хүртэл биеэ бага багаар аажмаар сулсны дараагаар биеэ бүхлээр нь 1 минутын турш ажиглан толиторой. Бясалгалаа дуусгахаас өмнө 2 гараа цээжнийхээ өмнө хавсран авчраад өөртөө талархлаа илэрхийлье. Та бэлэн болсон үедээ нүдээ алгуурхан нээгээд өдрөө үргэлжлүүлээрэй.